Энэ өдрийн мэндийг өргөе үзэгчтэй боловсрал телевиз Айсландтай хамтран та бүхэндээ өргөж байгаа хатуу тоглоом нэвтрүүлгийн 5 дахь дугаар буюу хамгийн сүүлийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр 8 баг өрсөлдснөөс өнөөдөр хамгийн богино хугацаанд зайгаа туулсан 2 баг аваргын төлөө буюу 1 сая төгрөгийн төлөө өрсөлдөх болно. Ингээд телевизийн хөтлөгчдөөс бүрдсэн топ тим баг болон хебачтаас бүрдсэн ачигшил багийнхан тэмцээндээ өрсөлдөхөд бэлэн болжээ. Тэднийг хатуу тоглоомны хатуу дэмжээ хүлээж байна. Оролцогчдоо өгтөө хацгаая. If you feel like happiness is the truth, because clap along if you know. За миний баруун гар тал зогсож байгаа шар өмсгөлтэй баг бол Репрудээс бүрдсэн ачигч багийнхан хамгийн богино хугацаанд буюу 12 минут 25 секундэд бол зайгаа туулсан байгаа. Зүүн тал зогсож байгаа телевизийн хөтлөгчдийн баг бол 13 минут 8 секунд бол зайгаа туулсан байгаа. Өнөөдөр аль нь хамгийн шилдэг вэ? Сая төгрөгийн эзэн аль баг болох вэ гэдгийг хамтдаа тодорхойлгоно. За сая төгрөг ер нь хэрэг мөнгө вэ? За мэдээж их мөнгө. Манай огийн хувьд бол сая төгрөг очих юм бол сайн үсгийн аянд зарцуулна гэсэн тийм одоо төлөвлөлттэй байгаа. Яг нүдрөө харж байгаа хэлтэй. Нэр. За танай огийн хувьд таньчаа тэгж энэ юу вэ? Солиод гэсэн хасараа. За танай огийнхан хэр бэлтгэл хийв? Сайн үсгийн аянд хамрагдах байгаа гэж. За өнөөдрийн дүрэн бодвол арай ондоо байгаа. Ганц зүйл нэмэгдсэн. Тэр бол цэргийн зориулттай доогуур ингээ бүлэгдэх саад байдаг тийм. Тэр саадыг бол та бүхэн бэлдсэн байгаа. Тэрнээс босны бол ер нь адилхан. Гэхдээ багууд ээлжилжсэн бол энэ удаа яг 2-2-ороо зэрэг гарна. Тэгээд мэдээж хамгийн богино хугацаанд зайгаа туусна. Өнөөдрийн ялагч болж сая төгрөгийн эзэн болох болно. За ингээд багуудаа амжилт хүсье. Хамгийн эхлээд гараанд гарах хоёр маань бол манай топ тим багийн Санчка. За арчигчд багийнх нь нэрээ өөрчилсөн гэдэг. Ямар нэртэй болсон гэдээ. Сая төгрөгийн эзэн. За ингээд рэпер Кера маань хамгийн эхний гараагаа энэ хоёр маань хийх бэлэн болсон байгаа. За манай шүүх цаг бил харсан уу? За энхүү хамгийн эхний хоёр гараагаа хийж байгаа хоёр оролцогч топ тим багийн гишүүн Стартлизийн хөтлөгч Санчка. За хипхопчин арчигчд багаас төлөөлж хипхопчин Кера рэпер Кера хоёр маань бол эхний гараагаа хийж байгаа. За энэ удаа бол манай хамгийн сүүлийн дугаар учраас хоёр багийн гишүүд маань бол зэрэг гарч за их л гоё ойж байна да. За ойгоод явчих юм шүү. За алдаа гаргасан гişүүгч үтсэн дахиад эхнээсээ явах хэрэгтэй байгаа. Санчкагийн араас явнаа. Энэ бол дөрмө хിവэрээ дахиад эндээс унсан тохиолдолд бол 2 дахь боломжийг олгоно. 2 дахь боломжийг алдсан тохиолдолд 1 минутын торгуулийг бол автоматар олгож байгаа гэдэг санах хэрэгтэй. За ингээд Санчка хоцорч явж байсан бол одоо РК-гийн алдаа гаргасан дээр ажиллаж амжилтаа их уул хэсэг рүү авирлаа. Доошоо одоо гулгах хэрэгтэй, хурдан гулгах хэрэгтэй. За энд бол нэг зүйл нэмэгдсэн байгаа. Энэ бол цэргийн одоо мүлхэж доогуур гардаг саадыг бол зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн байгаамаа. Энэ доогуур бол маш болгоомжтой гарах хэрэгтэй. Одоохондоо бол 1-р үе дээр бол хуурай байгаа, 2-р үе дээр бол моргож хавхаа болгоно гэж. За саад зохион байгуулж байгаа хүмүүс шийтсэн байгаа. За энэ хоёр багийн хувьд бол урд нь нэг багийг бол хурд хүч авхаалт самбаагаараа ялаад тос бүрдээ бас 500 мянган төгрөгийг багаараа хожицсан байгаа бол өнөөдөр манай хатуу тоглоом нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар буюу 5 дахь дугаарын ялагч болсон тэрхүү баг бол сая төгрөгийн эзэн болоо дээрэс нь Айсландын гахалтай хөргөгч дүүрэн заримны эзэн болох учраас өрсөлдөөн бол улам ширүүн болж байгаа гэдэг нь ойлгомжтой юм аа. За топ тим багийн минут 36 секунд даа. Хаачихна нааша. Дараарай. За цаг. За топ тим багийн гишүүн Санчка минут 36 секунд тийм ээ. За арчигчд багийн гишүүн РК офицер минут 46 секунд даалгаврыг гүйцэтгэж. За дараагийн гүүх хоёр эмэгтэй юу? Амар ингэж хараад.
За дараагийн хоёр зэрэг гарах хоёр тамирчин бол бүсгүйчүүд маань байгаа. За энэ юм байна. Баясаа хоёр маань бэлтгэл гайгүй юу? Өнөөдөр ер нь жоохон сэрүүхэн өдөр байна. Гэхдээ манай хэд жоохон даарсан ба гэхдээ айгүй гой халууцаад ороод ирэх баха. Бэлэн үү? Бэлэн л гэж. За шүүгч цаг харахад бэлэн болсон байна. За багийн эмэгтэй гишүүд гараандаа гарлаа. Рэпер N-Man арчигчд багаас төлөөлөн гүйж байна. За топ тим буюу өндрүүдийн багаас боловсрал визийн цагагаарын хөтлөгч Баясаа хоёр манай хоорондоо энэ тэнцээгөө өрсөлдөж байна. Баг уул хэсгийн 2 дахь уулаар давж байна. Мэдээж хамгийн түрүүл буусан бол бөмбөлөг дээр гарах байраа эзлэх учраас хамгийн хурдан гүөх хэрэгтэй. За Баясаагийн хувьд бол түрүүлээ байраа эзэлсэн. Хамгийн наадлын гол явдаг гიშгсгүй шууд харих хэрэгтэй. За амжилттай бөмбөлгөн дээр газардсан. За бөмбөлгөн дээр унах ёсгүй. За ойгоод явлаа. Харамсалтай нь унлаа. За энэ бөмбөлөг маань одоохондоо бол хуураа байгаа. Тун удахгүй 2 дахь үедэр болсон. Оргож улам өндөрөж игнэ. За дөрөв ёсоор ахаа эхнээс нь явах хэрэгтэй учраас N-Man рэпер урд нь гараад зайгаа туулаад эхэлчихсэн. Баясаа хойноос нь алдаа гаргахгүй тул хичээж байна. 2 дахь унах юм бол 1 минутын торгуул хിവэрээ. За энэ бол бөмбөлөг хэсэг байгаа. Гараад бүгдээ их уул хэсэг рүү авирах хэрэгтэй. За рэпер N-Man-ийн хувьд бол үзэгч та бүхэн бас сонсох дуртай. Гайхалтай сүүлийн үед бол олон сайхан уран бүтээлээр бас үзэгчдийг, боб сонирхогчдыг сонрыг мэлааж байгаа. Ялангуяа эмэгтэй рэпер гэдэг утгаараас маш тийм өрмөц бичлэлттэй сайн рэперүүд гэж би бас хувьдаа дүгнэг та бүхэн ч бас шүтэн бишээр сонсох дуртай үзээ. Дараа Баясаагийн хувьд ч гэсэн бас авиаслаг хөтлөгч өсгөө байгаа. Ирээдүйдээс олон гайхалтай нэвтрүүлгүүдийг үзэгч та бүхэнд хүргэх баха. За ийм авиаслаг өсгөөчүүд бол За манай хатуу тогтооны нэвтрүүлгийн 2 дугаар үе эхлэхэд бэлэн болсон байна. 1-р үеийн оноог танилцуулъя. За ногоон баг буюу топ тим багийнхан 6 минут 5 секундэд наадмыг гүйцэтгэсэн. За шар баг буюу арчигчд багийнхан 6 минут 3 секунд буюу 2 секундны зөрөөтэйгээр хоорондоо энэ тэнцээгөө өрсөлдөж байна. А 2 дугаар үе бол ойлгомжтой багаараа явах хэрэгтэй. Ачаа маань энэ манай Айстайн Манайх 2 секундээр хожигдож байгаа юм байна. хожигдож байгаа. Тийм учраас тэгээд яг манайх хэлчих гэж үзчих. Зүг. Зүг тэгж ярьсан. Нэг хацчих. Зүг. За. Үгүй манайх. Ганга 2 дугаар үе эхлүүлцгээе. Танаа багийнхан ямар тактик хэрэглэж болж байна? За манайх ч одоо өмнөх эхний одоо нэг хуучин бага хожихдоо манайх одоо ерөнхийдөө аль бол хунахгүй, торгол авахгүй хичээсэн. За тэгээд тэрүүгээр ч гэсэн амжилттай явж ирсэн. Одоо өрсөлдөж байгаа баг бол айгүй чанга баг. Багаараа нийтдээ 3 минут гэж одоо рекорд тогтоосон тийм айхтар баг учраас энэ дээр өвшөө хэлүүд одоо бас бодсон юм байгаа. Унахгүй, ойчхгүй, шогтохгүй, биенийгээ хаяхгүй. Биенийгээ хаяхгүй гэсэн урайтай. Одоо энэ заримгаа одоо хизээч мартахгүй гэсэн. Одоо энэ шүмлэг сонсгоор бүр нэг юм тэп стап сонссон байна. За, манайха бэлтгэл байдлаа аваарай. Эхлүүлээ. За, анхаар шүүгч бэлнэ. За, 2 дугаар үе бол урд урдны хатуу тогтооны нэвтрүүлэгтэйг яг адилхан. За, заримгаа авч явах хэвээр ингэж бас чулуу шиг чулуудаад байхгүй. Багаараа явах хэвээр нэг тоглоомноос нөгөө тоглоом руу орохдоо бол яг багаараа байх хэрэгтэй байгаа. Багийн нэгдэлч байдал, за мөн биеиндээ тусалж байгаа хэр коллективтэй бай, багийн ажиллагаа хэр нарийн бэ гэдгээр бол энэ 2 дугаар үе бол шинжигдэн. За хажуунаас нь бол мэдээж хатуу тоглоом гэдэг утгаараа манай зохион байгуулагчдын зүгээс бөмбөлгийг бол хайр нариг шинж байгаа Баясаа бол бөмбөгөнд оногдож баруун тишээ чөлөө дууналтын урдаар унлаа. Уул энийг банзагч бариад авах гэсэн юм да. За тэгтээ даалгаврыг бол дахин эхнээс нь гүйцэтгэнэ гэдгийг гүйцэтгэж Баясаа маань бол маш тийм өвөрмөц алхалтаар явж байна. За эхний 2 гишүүн бол гүүгээд яваад эхэлсэн. За энэ дээр жоохон дөрмийн алдаа гаргаад байна удаа гэж би харж байна хувьдаа. За банзагч Баясаадаа тусалж өгч байна. За садан дагуураа гарах ёстой. За тэгээд их уул хэсэг рүү авирнаа. За энэ дээр харин Санчка харин буруу тийшээ яваад нэг жоохон хугацааны алдаа гаргачих уу даа гэж би бас харлаа. За дээр бол эхлээд банзагч гараад ирлээ. Баясаагаа хүлээж байгаа. Энд бол мэдээж давхар заримгаа авч явах ёстой байгаа. Багийн гишүүдээ гээж болохгүй. Багаараа дүүгэд барайнд орох ёстой. Хамгийн сүүлчийн гишүүний товчлуур дарснаар цагийг бүрдэх учраас багийн ажиллагаа хамгийн чухал. За Баясаагийн бензинж ерөнхийдөө дуусд өгч байна да.
нилээн эцэж ядарсан царай нилээн цонх эцэл явж байна. За 2 дугаар учраас нилээн хатуу болгож хатуу тоглоомын хатууган дэвжээг норгож өгж байгаа. Энэ дээрээс бол унж болохгүй. Унсан тохиол дахиад эхнээсээ бөмбөлгүүдийг эхнээс нь явах хэрэгтэй учраас заавал яарах гэхээсээ илүү торгуулахгүй байх юм бол эдний багийн хувьд бол ашигтай эргээр нөлөөлөх нь тодорхой юм аа. За банзрагчийн хувьд бол унчлаа. За энэ бол маш том боломж алдаж байна гэсэн үг. За Санчка бол эхний агуул хэсгийн эхний уулан дээр олсоор авирах хэсэг рүү гараад ирсэн. За Баясаа бол дутхгүй шүү. Ирчүүдээс огт дутж байгаа юм алга байна. Хамгийн гол нь энэ өмдөг хэсгийн нөгөө тал руугаа гарна гэдэг бол нэлээд авиас шаардаад байгаа. Тэр нэг хөндлөн хяар хэсэг дээгүүр авираад харьяагаад гарвал бол ашигтай. За дээр нь Санчка байна уу? Санчка хаяад гүйцсэн үү? Баясаага болон дээрээс нь татчигөөд банзрагчин доороос нь тулаад өргөөд өгөх юм бол хэрэгтэй даа. За хоёулаа зэрэг авирахаа шийдсэн юм байна. За дээрээс нь шууд Санчка Баясаага татаж байна. За энд бол хугацаа маш чухал. Хугацаа явж байгаа гэдгийг мартах ёсгүй. За одоо 2 дахь уул бол баг уулын 2 дахь уул нь бол олсгүй байгаа. Хамгийн түрүүлж гарсан, дээшээ гарсан нь эхлээд олсоо буулгаж ирэх ёстой байгаа. За олс руугаа эхлээд Санчка явж явах шиг байна. Та бүхэн бас энэхүү хатуу тоглоом тоглохыг хүсэх юм бол цэцэрлэг түрээлнийг зорин очиж тоглоорой гэж хүсэж байна. Олсоо буулгасан. За заримгаа дутуу шидчихлээ. Цаг бол явсаар байгаа. 1-р үе болон 2-р үеийн онооны хугацааны нийлбэрээр хамгийн богино зайд даалгавраа гүйцэтгсэн тэрхүү баг бол өнөөдрийн хатуу тоглоомын нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаарын ялагч болж 1 сая төгрөг боллоо. За тэндээс бол нэлээд ливгүй царайтай бууж байна да Баясагийн хувьд. За багаар ямар ч хэлээс орж ирсэн хамгийн сүүлийн гишүүний товчлуурыг дарснаар цагийг бүртгэн авах болно. За цаг 4 минут 14 секунд буюу торгууд байгаа юу шүгчээ? Торгууд байхгүй 4 минут 14 секундээр даалгавраа гүйцэтгэжээ. Баяр хүргье. За дараагийн баг бол арчигчд багийнхан гараандаа гарахад бэлдсэн байна. Танайхан бас хоорондоо тактик мактик ярив. Хөдөлсөн юм байгаа. Саяны эхний багийн хувьд юун дээр алдав гэж бодож байна? Алдаагүй. Гайгүй тий. За тэгээ одоо юм эснэр шээ эхлэв. За арчигчд багийн 3 гишүүн гараандаа гарлаа. За тэд бол эмэгтэй оролцогч шууд ороос нь морин дээр хөлдөж гаргадаг шиг өргөөд өглөө. Хамгийн гол нь энэ ачаагаа орхиж болохгүй. За ачаагаа буюу Айслендийн заримгаа барайнд ортлоо бол байнга авч явах ёстой гэсэн дүрэн байгаа. За эхний галтуул хэсэг дээгүүр бол гуруула ямар ч асуудал байхгүй гарлаа. За эднийг зөв боловсруулалт хийгдсэн нь бол харагдаж байна. Цавцал хэсэг дээгүүр бол их итэхээ яваад байна. Эндээс бол хажуугаас нь бөмбөлөг шийдэхэд бол харьцангуй нөлөөлөл багтаа болж таарна мэдээж яг баг зэргийн мудаан байж болох юм. За рэпер NMN бол нэлээд эцэж ядарч байна. Таац нүдлэгтэл энэрл барьж аваад байранд нь авчичаад байна да. За эхний рэпер Кера бол саатан доогуура мүлгэж гардаг саатан доогуур бол гарсан саадыг бол норгоод шавхаатай болгоцсон байгаа учраас нэлээд бас оролцогчтой хүндрэлтэй байгаад ээж магадгүй. За гуруулаа гараад байгаа. Кера бол гол даалгавар болох Айслендийн заримгаа бол нэг гартаа барьсан нөгөө гараараа яг гэрийнхэн шатаар орж байгаа юм шиг л тайван алхаж байна. Хоёр гишүүн хойно дэвтэргүй байгаа учраас энэ хэсэг дээр бол заавал ярах шаардлага байхгүй. Багаараа даалгаврыг төгсгөж төвчлөр дээр сүүлийн гишүүн дарснаар цагийг авах учраас бүгд л яг багаараа зэрэг явах хэрэгтэй. За эмэгтэй оролцогч маань гулгаж байна. Рэпер NMN. За техникийн хувьд бол маш зөв гулгаж байна. Энэ бол өн үзэгчтэй хэлэхэд зурагтаар гарч байгаагаас харьцангуй хүнд шүү. Нилээн эцэж ядарна ялангуяа спортоор хичээлдэггүй хөдөлгөөний дутагдaltaй хүн байх юм бол энэгээр бол оролдоод хэрэг байхгүй. Нилээн эцэж ядарна. Гарны бэртаа болоод бас техниктэй зүгээр. За энэ зайрамгаа нь бол өөрөө тийм хорлооноор хийгдсэн учраас бол бас хийсээд бэлтээ биш учраас хамаагүй бас шууд чулуу шиг шидэгдчихэд байх байгаа. За манай хоёр эрэхтэй бол эмэгтэйгээ шууд хайцсан. За энд бол үнэхээр одоо багийн хоёр гишүүний баяар зан харагдаад байна уу яагаад. За энэ л эргэл хараад л байна. NMN-ийг хүлээгээд л байна. За үнэхээр ус цацаа талхиргаатайгаа учраас хажуунаас нь ус цацаад NMN бол нилээн орсон. За энэ л буцаж явсаа.
За багийн гишүүнээ авчирхаар шийдсэн. Өөрөө торгуулгүй гарцсан байгаа. Багийн гишүүнээ хамгийн гол нь торгуулгүй гаргаж чадах юм бол тэдэнд онооны хувьд шууд давуу байдал үүсэх нь тодорхой юм. За их туслаад өгч байна. За хоёр дахь бөмбөг дээр амжилттай гарсан. 3 амжилттай. За энэ дээрээс шууд дээшээ гарах хэрэгтэй. Энэ рүү дээшээ гараад ирэх юм бол ер нь харцсан байгаа. За үнэхээр эцэж ядарч байгаа нь бол та бүхэн хараад царайнаас нь хараад мэдж байгаа бох. Царай мараа бол яг дайнд оролцож байгаа мэт царай гаргасан байна. За энэ рүү өөдөөс нь очиад татаа гаргаад ирсэн. Энд бол багийн ажиллагаа нарийн харагдаж байна. Одоо дээшээ хамгийн сүүлийн хэсэг буюу баг уул хэсгийн 2 уул үлдсэн байгаа. Эхнийх нь олсоор гарч дараагийнх нь бол олсоо өөрсдөө буулгаж ирээд гарах хэрэгтэй байгаа. Багийн ажиллагаа ондоо байна. Энэ хоёр багийн бол ялагч нь нийт 5 дугаар явсан хатуу тоглоо нэвтрүүлгийн үнэмлэхүй ялагч болж аврагын болцол хангах юм аа. За хоёр дахь уул үлдсэн байгаа. Хоёр дахь уул буюу хамгийн сүүлийн уул үлдсэн төрүүлж гарсан нь олсоо буулгах дүрмтэй. За ерөнхийдөөс заримгаа бол хаяхгүй гэдгийг бол ухамсарлсан байгаа нь харагдаж ерөөсөө гээхгүй яваад байгаа. За доороос нь тулаад рэпер NMN-ийг бол дээр нь гаргаж олсоо буулгах хэрэгтэй. За нилээн эцэж ядарчээ. Яг ч хатуу тоглоом бол тийм амархан биш. Олсоо буулгах ёстой байгаа. За цаг бол явсаар байгаа. За ихлээд бол NMN товчдороо дарахна тодорхой болжээ. Заримгаа авчирсаар. За хоёр гишүүн гараад ирсэн. Цагийг харъя. Цаг. За баяр хүргэе. Бүр яд. Тойлцсон шүү дээ. За тоотын багаас бол хоёр дахь даалгаврыг 4 секундын тийм ээ баг хугацаагаар бол туулсан байна.